За Монголын радиогийн өглөөний хөтөлбөр үргэлжилж байна. Бидэнтэй хамтдаа байгаа эрхэм сонсогч та бүхэндээ баярлалаа. Яг одоо бид энэ өглөөнийхөө зочныг нэвтрүүлгийнхаа студиуд урьж ярилцахад бэлэн болсон. Өнөөдрийн сэдэв бөгөөд зөрөгцсөн зочноо танилцуулъя. За энэ өглөөний зочноор гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэрэгжилтэн Отхон гэрэл бидэнтэй ярилцаж байна. Түрүүн хэлсэн сонсогч та бүхэн Монголын радиогийн шууд утас 11:30-тай 22 дугаарт залгаж өнөөдрийн зочноос асуултаа асууж ярилцаарай. За өглөөний мэнд төргий сайхан амарсан уу? Өглөөний мэнд сонсогч та бүхэндээ өглөөний мэндийг хүргэе. Баяртай ч гэсэн өглөөний мэнд хүргэе. За баярлалаа. Энэ 7 хоног Монголын радиогийн өглөөний хөтөлбөр хүүхдтэй тавих хараа хяналтаа сайжруулах гэсэн ийм агуулгыг авч сонсогчдоо мэдээлэлээ хүргэж байгаа. За энэ 7 хоногт хүүхдүүд танхимаар хичээллээ дараа 7 хоногоос эхлээд цахимт буюу гэрээр хичээллэж эхэлж байгаа. Тэгээ нөгөө аав ээж нь ажилтай ээж аав нар за микрофондоо зочин маань жоохон ойртоод яриахтаа тийм аав ээж нар ажилдаа явна хүүхдүүд гэртээ үлдэж байгаатай холбоотой сэрэмжлүүлэх мэдээллүүдийг ерөнхийдөө дуулах гэж байгаа. Тэгэхээр 108 утасны хүртээмжийн талаар эхлээд зочноосоо асуух гэсэн хүүхдийн тусламжийн 108 утсыг ер нь мэддэг. Ямар үйл ажиллагаа явуулж өргөжж байгаа вэ? За хүүхдийн тусламжийн 108 утас маань бол хүүхдийн эрх хамгааллын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх мөн одоо хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага мэдээллийг хүлээн авах ийм одоо зорилготой хүүхдийн тусламжийн утас байгаа. За 2021 оны 6 сараас бол хүүхдийн тусламжийн 108 утас маань дан ганц утсаар биш Facebook чатаар за мөн өөрийн холбооны одоо аль ч оператороос үн төлбөргүй мессеж үйлчилгээг бол авдаг болсон. Ингэснээрээ эцэг эхчүүд хүүхдүүд маань одоо хүүхдийн тусламжийн 108 утас руу ямар ч үед одоо хаанаас ч холбогдох бүрэн боломжтой. За мөн хүүхдийн тусламжийн 108 утас маань дан ганц одоо нөгөө хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага мэдээлэл хүлээж авдаг биш мэрэгжлийн одоо сэтгэл зүйч нийгмийн ажилтан маань бол хууль эрх зүйн үе тэнгийнхний харилцаа үл ойлголцол за мөн гэр бүлийн харилцаа за ялангуяа өсвөр насны хүүхдүүд бол ажил мэргэжлийн чиг баримжааны анхан шатны зөвлөгөө мэдээлэл гихчлэн маш олон төрлөөр тухайн хүүхдэд зориулсан зөвлөгөө мэдээллийг өгдөг байгаа. За мөн одоо бид нар бол энэ хүүхдийн тусламжийн 108 утасны хүүхэд 108 гэсэн аппликейшнийг бол хөгжүүлээд явж байна. Энэ аппликейшнаар бол ялангуяа эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүдтэй бага насны хүүхдүүдтэй хэрхэн яаж харилцах уу, тэдгээрийн хөгжлийг одоо улс хуурин дээр нь тулгуурлаад яаж хөгжүүлэх үү, хаана ямар одоо нөгөө хөгжлийн үйлчлэгээнүүд явж ингэхчлэн энэ одоо зөвлөгөө мэдээллийг оруулах гээд програмын шинжилэлт хийгээд ингэж явж байгаа. За тоо мэдээнээс дурдах юм бол 2021 онд бол нийт 71928 дуудлага мэдээллийг бол хүүхдийн тусламжийн 108 утас маань 2021 онд авсан. За үүнээс 45649 дуудлага мэдээлэл зөвхөн зөвлөгөө мэдээлэл мөн одоо нэг хууль эрх зүйн сэтгэл зүйн зөвлөгөөг өгсөн. За 7059 одоо зөрчлийн дуудлага мэдээллийг бол яг аймаг дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт шилжүүлж одоо хяналтанд авч ажиллаж байгаа юм байна. За өнөөдрийн зочноор сонсогчдоо гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэрэгжилтэн Отхон гэрэл оролцож байна. 108 утасны хүртээмжийн талаар ярилцж байгаа. Тэгээ 108 утсыг бол ихэвчлэн эцэг эхчүүд хүүхдүүд өсвөр насныхан голдуу мэддэг штеп. 108 утас ер нь хэр ачаалттай байд юм бэ гэдэг асуудал. Өдөрт магадгүй хичнээн дуудлага ирдэг. Ирж байгаа дуудлагууд яг ямар одоо хүмүүс зөвлөгөө авъя гэж байна уу? Аль эсвэл ямар нэгэн одоо санал гомдол байна уу? Эрхээ хамгаалуулах гэж яах гэж байна гэдэг асуудал байна. Шалтгаанууд тийм. За өдөрт бол ерөнхийдөө дунджаар 250-аас 300 дуудлагыг бол яг тогтмол авдаг. Энэ бол гэхдээ улирлаас шалтгаалаад хамгийн бага дуудлага гэж үздэг. Өвлийн улиралт ч гэдэг юм уу эсвэл хаврын улиралт илүүтэй дуудлага мэдээлэл ихсэж одоо өдөрт 1000 хүрэх бол ийм ачаалттай байдаг. За мөн одоо ихэвчлэн за одоо өдөрт бол нөгөө хүнлэнгийн иргэн хандах нь бол сүүлийн жилүүдэд илүү нэмэгдсэн. Яагаад тэгэхээр гудамжинд хүүхэд гуйлга гуйж ин за эсвэл одоо манай хуршайлд одоо уйлаа хүүхэд одоо өдөржингөө нэгээс дээш цаг уйлж байна. За мөн одоо энэ айлд одоо байнгын одоо нөгөө хэрүүл урал болж идэх ч гэдэг юм уу. Нөгөө талаар мессеж үйлчилгээ, чат үйлчилгээ одоо ашиглах үйлчилгээ
хэлснээс хойш өсвөр насны хүүхдүүд илүү найз нөхдийн харилцаа за мөн одоо үе тэнгийнхний дээрлэлтийн талаар зөвлөгөө мэдээллийг мессежээр илүү авах юм юутай хандлага ихсэж байгаа. Яагаад тэгэхээр уцаар одоо нөгөө тэр болгон яриад шууд ингээд нөгөө өөрийгөө илэрхийлэх боломжгүй үед бол мессежээр эхлээд яг энэ утас надад одоо шууд ингээд хариулах нь уу эсвэл би энэ 108 утаснаас юу авч болох уу гихчлэн ийм байдлаар хандаж үзээд дараагийн ээлжинд одоо нөгөө яг авах гээд байгаа зөвлөгөө мэдээлэлээ илэрхийлдэг эсвэл найз нөхдийнхээ асуудлыг хийлдэг. За үүн дээрс шалтгаалаад яг тэр тухайн хүүхэд одоо нөгөө хамгаалагдах ийм одоо сөрүүлжүүдэг. За жишээ ярил л та 2021 оны 10 сард бол яг ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн хүүхэд бол яг манад хандаад эхлээд яг ингээд нөгөө нэг найз нөхдийн харилцааны талаар зөвлөгөө мэдээлэл авахгүй ч ингэж мессежээр хандж исэн. Сүүлдээ ингээд мэрэгжлийн сэтгэл зүйч зөвлөгөө өгөө дараагийн шатны одоо ингээ хандах сайт хаанаас зөв мэдээлэл авч болох уу гэдэг юмыг бол манай сэтгэл зүйч өгөөд явсан. Тэрний үндсэн дээр яг тухайн одоо хүүхэд нөгөө үе тэнгийн хүчирхийлэл дээрлэхэлд өртөжсэнийг илрүүлээд манай дүүргийн гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газар мөн сургуультай хамтраад ингээд үйлчилгээ үзүүлсэн ийм бас явдал байгаа. Зурс бичээд мессежнийх нь хариуд харуу арга хэмжээ авсан байна шүү дээ тийм ээ. Ер нь 108 утсанд хүүхэд хамгааллын 108 утсанд хандлаа гэж бодъё хүүхэд багчууд насны ангиллаар ямар ч нас байж болно. Тэгэхээр ямар асуудлуудыг ер нь шийдвэрлэх чадвартай вэ? Одоо 108 утастай хамтарч ажиллаж байгаа гадрууд гэхээр чинь мэдээ цагдаагийн газар байдаг баг, сэтгэл зүйчид байдаг баг. Бас хамтарч байгаа газруудын тодорхой нэрлэж өгвөл. За гэр бүл энэ хүүхдийн эзлэмжийн 108 утас маань бол анхан шатанд дуудлага мэдээллийг хүлээн авч холбон зуучлах буюу дараагийн шатны яг нөгөө мэрэгжлийн хамтарсан баг нийгмийн ажилтан руу шилжүүлэх нэг үүрэгтэй. Нөгөөтэйгөр нөгөө түрүүний хэлсэн зөвлөгөө мэдээлэл анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх. Бүр наривчлан одоо нөгөө нэг цаашаа сэтгэл зүйчтэй холбон зуучлах, за бүр мэрэгжлийн хууль эрх зүйчтэй холбон зуучлах ажлыг бол яг энэ хүүхдийн эзлэмжийн 108 утас маань хийдэг. За хамтран ажилладаг байгууллага гэх юм бол 21 аймаг 9 дүүрэгт бол гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар буюу төрийн байгууллага байгаа. Энэ байгууллагт маань бол яг мэрэгжлийн нийгмийн ажилтан сэтгэл зүйч ингээд ажиллаад нөгөө хүүхд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлдэг. За мөн холбогдох төрийн бас одоо хүүхд хамгааллын хариу үйлчилгээ, хүүхд хөгжлийн үйлчилгээг үзүүлдэг төрийн бас байгууллагууд маань байна. За мэдээж цагдаагийн газар, за мөн эрүүл мэндийн байгууллагатай бол бид нар байнгын холбоотой ажилладаг. Манай хүүхдийн тусламжийн 108 утасны дэргэд бол шуурхай утасны одоо тусламжийн үйлчилгээ гэж бас мөн ажилладаг. Энэ нь болохоор 24 цаг тухайн одоо эрсдэл нөхцөлд одоо өртөж байгаа хүүхдүүдийг дуудлага мэдээллийн дагуу очоод нэн дээр одоо нөхцөл байдлын үнэлгээ хийгээд дараагийн шатанд холбон зуучлах ийм одоо юмуд бол үзүүлж байгаа. За мөн нэмэлтээр бол олон улсын мэдээж байгууллагууд бол хамтарч ажиллаж зөвлөгөө мэдээлэл өгдөг. За 2021 оны бас бидний нэг шинжилэлд бол зөвлөгчийн зөвлөгөөний карт буюу тухайн одоо зөвлөгч нар маань яг хууль, журам, зам мөн одоо онлын хүрээнд бас анхан шатанд бол зөвлөгөө мэдээллийг тухайн картаар дамжуулж өгөх. За яг эрүүл мэндийн байгууллага гэхэд яг мэрэгжлийн магадлан итгэмжлэгдсэн өсвөр үеийнхний клиникч гэдэг юм уу тийм газруудыг бол холбож өгж байгаа дэр хүүхдүүдэд бол. За бидний нэвтрүүлэг үргэлжилж байна. Та бүхний өмнө 11 30 52 утас нээлттэй байгаа. Шууд утасанд холбогдоод энэ өглөөнийхөө одоо ярьж байгаа сэдвийн хүрээнд өөрсдийнхөө сонирхсан асуулт яг магадгүй 108 утасны хүртээмжийн талаар хэрхэн 108 утасны жал холбогдож ямар зөвлөгөө мэдээллүүдийг түргэн шууд авах боломжтой талаар бол та бүхэн бас асуух боломжтой. Тэгээ дээр нь бол сүүлийн 2 жилийн хугацаанд ковид зардахлаас болж бол гэр бүлийн хүчирхийлэгдэх зүйл бол маш ихээр гарч байна гэсэн сэтгэл зүйчдийн гаргасан судалгаа байдаг. Гэр бүл хүчирхийлэх явуулж байна. Магадгүй гэртээ байгаа хүүхэд шууд 108 руу ч бэж явахад эргээд уцтаад ингээд эрхээ хамгаалуулахад бол хэцүү. Тэгэхээр тэрийг хэн мэдэрч ийн гэхээр магадгүй хөндлөн явж байгаа түрүүний ярьжсэн те хөрш айлн ч юм уу аль эсвэл гудамж явны хүүхдийг уйсан байгааг хараад хин нэгэн ч юм ингэж дуулга мэдээлэл өгдөг тохиолдлууд их байна уу гэж ингэж харагдаж байгаа. Энэ дээр бас мэрэгжлийн үнийн зүгээс үлгэж. Тийм 2019 оны сүүл 2020 онд бол яг энэ гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл бол одоо 102 утас за энэ хүүхдийн эзлэмжийн 108 утсанд бол харьцангуй нэмэгдсэн. Энэ хэрээр нөгөө гэр бүлийн нөгөө даалт хүчирхийлэл одоо ихсэх. За нөгөөтэйгөр харьцангуй нөгөө нэг иргэдмэн бас
иргэнийхээ үүргийг биелүүлж те дуудлага мэдээллийг өгөх одоо тухайн одоо юм илрүүлэх энэ юм нэмэгдсэн байна. Энэ нэг талаас маш их сайшаалтай. Нөгөө чимээгүй хаалганы цаадах чимээгүй одоо хүч хэрхийллийг илрүүлж үйлчлэгээ үзүүлж гин гэдэг бол за одоо ялангуяа хүүхдүүд бага насны хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүд нөгөө цахимаар хичээл орох. За эргээд нөгөөх нь одоо тухайн хүүхдүүд одоо сэтгэл зүйн тийм өндөр ачааллыг өгөх тэ за мөн эцэг эхчүүдийн зүгээс одоо нөгөө хараа хяналт одоо сулрах гэдэг ийм асуудал дээр бол хүүхдүүд бол мань бол өөрсдөө бас их ханддаг болсон байна. Нийт хүүхдийн төсөлмжийн 108 насны дуудлагт ирж байгаа нийт дуудлага юм бол өмнө нь ол юу гэдгийг 10-аас 15% эзэлсэн бол одоо харьцангуй 20-25% хүүхэд өөрөө бас дуудлага мэдээлэл өгөх зөвлөгөө авах гэдг нь бол нэмэгдсэн. Мэдээлэлтэй мэдлэгтэй болж байна тий. Болж байна. За тэгээд одоо энэ 7 хоногоос захимжиж байна. Дахиад одоо хүүхдүүд гэртээ хүүхэд аюулгүй байдал юу гэж гэдэг дээр яг одоо энэ ковидын үед гэртээ одоо тусгаарлагдаж ганцаараа одоо үлдсэн яасан хүүхдүүд бол манай хүүхдийн төсөлмжийн 108 утсанд одоо дуудлага өгөх энэгээр дамжуулаад аймгийн гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газраас яг газар дээр нь очиж үйлчилгээ үзүүлсэн нэлээдгүй тохиолдлууд бас байгаа. Тэгэхээр одоо энэ захимжиж байгаа үед бас эцэг эхчүүдэд анхааруулхад одоо хүүхдээ маш сайн одоо гэрт нь одоо үлдээлээ гэхэд тий аюулгүй байдлыг хангах аль болох одоо хараа хяналтайгаар үлдэх ийм одоо зохицуултыг хийх хэрэгтэй. За ганцаараа одоо хүүхэд үлдсэн, за хүүхэд аюул учирсан тохиолдолд бол энэ хүүхдийн төсөлмжийн 108 утсанд та аль ч нөхцөлд бол хандах бүрэн боломжтой. Манай аймаг дүүргийн гэр бүл залуучдын хөгжлийн газар шуурхай хувьцнаас бол яралтай арга хэмжээг авч ажиллах ийм одоо байдалтай ажиллаж байгаа. За мөн зөвлөгөө мэдээллийг бол манай мэргэжлийн сэтгэл зүйчид анхан шатанд бол өгөх ийм одоо бэлтгэл ажилтай хангалттай ажиллаж байгаа. Улирлаас шалтгаалаад өдөрт хүүхдийн тусламжийн 108 утсанд 250-аас 300 дуудлага ирж ийн гэдэг чинь штэ. Тэгэхээр хүүхдүүд хандж ийн, хөндлөнгийн хүмүүс гэрч болж ингэж хандж ийн нийгмийн хариуцлагын хүрээнд гэж байгаа. Тэгээд хандж байгаа хүүхдүүдээс жишээ нь сургуулийн орчинд хүчирхийлэл гадуурхалт их байна уу? Эсвэл гэр бүлийн хүчирхийлэл дарамт харьцангуй их байна уу? Тэгээ мэдээ сургуулийн орчинд хүчирхийлэл байгаа бол сургуулиуд одоо сэтгэл зүйчтэй болж эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр сургуулийн сэтгэл зүйчтэй хамтран ажиллах хэрэг гарч байгаа бах хамтарч ажиллаа гэж бодоход яг ямар сэдвийн хүрээнд хамтарч ажиллахаар санагдчихэв. Дуудлагын одоо байдлаас харахад гэсэн үг шүү дээ. Тэгээ сэдв нь. 2021 оны ингээд нийт хяналтын дуудлагаас авч үзэхэд хүүхдийн төсөлмжийн 108 утсанд бол яг боловсролын салбартай холбоотой дуудлага мэдээлэл 10.9% өчигдрийн байдлаар ингээд эзэлжсэн. За энийг илүү дэлгэрүүлээд авч үзэх юм бол нөгөө багшийн ёс зүйн асуудал, за мөн одоо нөгөө хүүхдийн үе тэнгийнхний одоо нөгөө нэг дээрлэл, сургуулийн орчинд үе тэнгийнхний дээрлэл. Нөгөөтэйгөр бас нэг нэмэлтээр одоо ингээд нэмэгдэж байгаа зүйл нөгөө эцэг их хүүхдүүдэд одоо нөгөө хичээлийн хийлгэхтэй холбоотойгоор нөгөө маш их буруу хийлгэж байна. Нөгөөтэйгөр одоо ингээд нөгөө хүчирхий бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийллийн шинжтэй ингээд нөгөө хичээлийн хийлгэж байгаа гэдэг ийм байдлаар одоо ангилж үзсэн. За мэдээж сургуулийн сэтгэл зүйчтэй бол ажиллах нь маш чухал. Сургуулийн сэтгэл зүйчтэй ажиллахдаа илүүтэй нөгөө багшийн ёс зүйн асуудал одоо нөгөө орчин үеийн хүүхдүүдтэй хэрхэн яаж зөв тухайн багш одоо нөгөө харилцах уу тэ яаж зөв тухайн хичээлийг ойлгуулах уу тэр хүүхдүүдийн сэтгэл зүйн насны онцлогийг яаж илүүтэй ойлгож тухайн багш харилцах гэдэг бол амар чухал боллоо даа. Нөгөөтэйгөр нөгөө үе тэнгийнхний дээрлэл. Одоо яг энэ ерөнхий улсрлын сургуулиудын 13-аас 17 насны хүүхдүүдийн дунд одоо нэгнийгээ одоо гадна төрхөөр нь гоочлох, за мөн нөгөөтэйгөр одоо ажил байдал гэр орны орнгоочлох за мөн хувцалж байгаа хувцлалт гэдгээрээс нь шалтгаалаад одоо үе тэнгийнхний дээрлэлгүүдээс 108-ын дуудлага мэдээлэлд ирж илээ л да. Тэгэхээр яг сургуулийн сэтгэл зүйч, сургуулийн нийгмийн ажилтан маань энэ дээр бол маш их мэдрэмжтэй байх хэрэгтэй. Яг ямар хүүхэд хаана яг энэ хүчирхийлэлд өртөөд байна. Мөн тухайн өсвөр насны хүүхдүүдэд яг үе тэнгийнхний дээрлэлт гэж юу юм? Тэр хүүхдүүд суур одоо ийм сэтгэл зүйн гэмтлийг бий болгоод байгаа гэдгийг одоо хүүхдүүдэд нөлөөллийн ажлаа маш сайн ойлгуулах хэрэгтэй. За мөн багш нар яг түрүүний хэлдгээр багш нар энэн дээр яг тухайн одоо орчин үеийн хүүхдүүд бид нар нөгөө Z generation гэж ярьж байгаа тийм энэ хүүхдүүдийн сэтгэл зүй одоогийн энэ цахим орчноос авж байгаа мэдлэг мэдээлэлтэй энэ тэнцүү зэрэгцэж одоо
явах нь одоо багш нар бас нэг том амар ур чадвар болоод байна л да. Одоо хүүхдүүд бие биендээ нууцаа яриад тэр нууцанд дэлгэгдээл ангийнхныгаа ч юм уу үеийнхэнийхэндээ шоолуулаад гадуурхалт үүсдэг штеп. Тэгээд магадгүй зарим нэг хүүхдүүд надад сургуулийн орчинд гэр бүлийн орчинд асуудал байгаад байдаг. Би энэ 108 утсан залгаад хэлчихвэл зурус биччихвэл хин нэгэнд миний нууцыг хилээд шийдэгдсэн ч юмгүй нэг юм талаар болохгүй гэсэн айдас бас байж магадгүй. Энэ хүүхдийн нууцыг яаж чандалж хадгалдаггүй. За бас зурус бичлээ гэж бодоход яг одоо өнөөдөртөө чи надад яаралтай тусламж хэрэгтэй байхад ер нь нэмэр болох уу гэсэн эргэлзээ байвал хэдийн хугацаанд хариу арга хэмжээ авдаг бай. Хэр ихтгэлтэй утас бай. За хүүхдийн сүмжийн 108 утсанд бол мессеж зурус бичлэг гэхэд ерөнхийдөө бол шууд нийт давирвал бид нар хариулах бол үүрэгтэй журам яваараа тухайн хүүхдэд анхан шатанд бол мэдээж тэр хүүхдийг тайвшруулах, яг тэр хүүхдэд тулгамдаад байгаа асуудал гаргаж ирсэн тохиолдолд тэр талаар зөвлөгөө мэдээллийг өгнө. Үнэхээр тэр хүүхэд одоо хүч хэрхийлэлд өртөөд тэр хүүхдэд хүүхд хамгааллын баг буюу нөгөө сургууль дээрх мэргэжлийн сэтгэл зүйч нийгмийн ажилтан за мөн хорооны хамтарсан багийн үйлчилгээ шаардлагатай бол бид нар тэрийг бол хүүхд хамгааллын тухай хуулийн дагуу мэдээлээд дараагийн шатанд бол үйлчилгээ үзүүлж байгаа. Нөгөөтэйгүр сургууль дээр мэдээж сэтгэл зүйч нийгмийн ажилтан бол тухайн хүүхдийн асуудлыг одоо мэдчихэж бид нар анхан шатанд бол үйлчилгээ үзүүлнэ. Нөгөө үеийнхин дунд одоо нөгөө мэдээлэл задрах гэдэг бол одоо тухайн хүүхдийн хувь хүний нууцын асуудлын хүрээнд одоо сэтгэл зүйн хүрээнд ингэж явж байгаа. Тэгэхээр нөгөө бидний одоо үүрэг хүлээгчид буюу нөгөө багш сургуулийн нийгмийн ажилтан хорооны хамтарсан баг бол яг хуулийн хүрээнд хүүхд хамгааллын тухай хууль, хүний нууцын тухай хуулиараа бол яг ийм үүрэг хүлээдэг. Хүүхдийн тухай хүний нууцыг хадгалах юм үүрэг хүлээдэг. Үеийнхин дунд бол гэхдээ яг энэ нууц задарсан тохиолдолд бидний зүгээс бол зөвлөгөө өгөөд яг энэ хүүхдийн нууц ийм одоо нөгөө цэглэлтэй гэдэг ийм зөвлөгөө мэдээлэл бол анхан шатанд өгөөд хамтарсан багаас өгөөд явдаг. Мэдээж ингээд илрээд тэр тухайн хүүхэд сэтгэл зүйн гэмтэлд орсон тохиолдолд бол тухайн сургуулийн бас нэг хариуцлагагүй байдал, эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдал яг үүн дээр бол харагддаг. Нөгөө хүүхдээ хүчирхийлэлд ингээл өрчлөөг ингээд миний хүүхэд тэгчлээ гээл ингээл төрүүлж зарлаад хүүхдийг юу адаг ийм бас асуудал болсон. За өнөөдрийн зочноо дахиад нэг танилцуулчих тийм ээ. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэрэгжилтэн Отхон гэрэл хүүхдийн тусламжийн 108 утасны хүртээмжийн талаар мэдээлэл өгч ярилцж байна. За бидний нэвтрүүлгийг сонсож байгаа сонсогчд маань бидний ярилцлагаас нэг зүйлийг бас анзаарж байгаа ба. Мэдээж та бага насны хүүхэдтэй гэр бүлүүд ээж аав эцэг эхчүүд юундаар анхаарах вэ гэхлээр таны хүүхдийн сэтгэл зүй ямар байгаа вэ гэдгийг хүүхдтэйгээ цаг гаргаад ярилцаад үзээрэй. Магадгүй танд хэлэхгүй ч гэсэн хүүхдийн 108 утсанд холбогдоод ярилцахыг хүсэж байгаа тэр хүсэл эрмэлзэл таны хүүхдэд байж болох учраас та хүүхдтэй 7 хоногийн 1-2 өдөр бас цаг гаргаад ярилцах зүйтэй. Магадгүй шаардлагатай гэж үзэх юм бол та мэрэгжлийн сэтгэл зүйчдээр очиод манай хүүхдийн сэтгэл зүй бодох, сэтгэх, аливаа нэгэн зүйлийг хүлээж авах, ямар нэгэн зүйл хандах хандлагын тийм жоохон өөрчлөлттэй байна гэж бодож л байгаа мэрэгжлийн сэтгэл зүйчээс очиж хүүхдийн сэтгэл зүйг хамгийн дөрөв үзүүлэх шаардлагатай биш байна. Чи яг юунд болохгүй байгаа ингэж уурлаад хүүхдүүдэд загнаад идэг байхгүй. Бэлтгэмэлэл тий. Тэгэхээр тухайн хүүхд хэдий бага насны хүүхд ч гэсэн стресстэй, бухимдалтай, магадгүй сэтгэл готролд орсон байхыг үгүйсэхгүй учраас та бас мэрэгжлийн хүмүүстээр бол хамгийн түрүүнд очиж хандлах шаардлагатай байна. Ер нь бол бүх эцэг эхчүүд хүүхдээ ер нэг сургуулийнхан ч юм уу аль эсвэл гадуур цаг зав гаргаад хүүхдтэйгээ хамтдаа сэтгэл зүйчдэр бас нэг очихын зүг болоо гэж бодож байна. Мэдээж тийм одоо ялангуяа тухайн эцэг их бас өөрсдөө тийм мэрэгжлийн сэтгэл зүйчэд хандаад хүүхдийнхээ одоо нөгөө аль насны хүүхэд одоо ямар онцлогтой ямар сэтгэл зүйтэй байдаг гэдгийг одоо маш сайн судлах хэрэгтэй. Тэгээд манай 9 дүүрэг одоо 21 аймагт бол гэр бүл залуучуудын хөгжлийн хилтэс газарт бол 1-2 мэрэгжлийн сэтгэл зүйчид бол ажиллаж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд та бүхэн минь одоо сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ гэхээр л нөгөө үн төлбөртэй тэнгэр татцсан юм шиг заавал нөгөө хувийн тим юунд хандах юм шиг бас ойлголт байгаад байдаг. Гэтэл яг төрийн байгууллага буюу гэр бүлийн залуучдын хөгжлийн газар хэлцүүдэд бол мэрэгжлийн сэтгэл зүйч ажиллаж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн
хүүхдтэйгээ за мөн өөрөө ч гэсэн очиод бол мэрэгжлийн сэтгэл зүйн онцлогоо тестүүд хийгээд тэрэн дээр бас зөвлөгөө авах бүрэн боломжтой. Мэдээлэлээс хол байдаг та мэдхгүйгээсээ болоод алдчихж байгаа юм их байгаа тий. Энэ мэдээллүүдийг та сонссон бол бусаддаа бас хэлж дамжуулаарай. Таны ойр дотны хүүхэд ямар нэгэн байдлаар гарцгүй хэцүү байдалд орсон байгаа бол үн мөнгө гэлтгүү насанд хүрсэн хүн дагуулад эсвэл уцаар холбоо барих боломжтой. За отхон гэрлээ цаг их бага үлдсэн. Тэгэхээр одоо энэ 7 хоног зарим хүүхэд танхимаар яваад цахимаар яваад эх 7 хоногоос эхлээд ингээ бүтэн гэрээр цахим шилжих гэж байна. Яг энэ үеийг ашиглаад хүүхэд хамгааллын 108 утаснаас хийж хэрэгжүүлж байгаа ажлууд, сурталчилгаа, ийм нөлөөллийн ажлууд ямар ажил байна вэ гэдгээ хэлээд өнөөдрийнхөө ярилцлагыг дуусгая. За гэр бүлийн залуучуудын хөгжлийн газар хүүхдийн тусламжийн 108 утаснаас бол яг энэ одоо цахим шилжиж байгаа холбоотойгоор зөвлөмж гэсэн одоо пэйж хуудсан дээр бол яг энэ цахим орчинд хүүхдийг гэмтэргээс урьдчилан сэргийлэх талаар бол зөвлөгөө мэдээллийг бол өгөөд явж гин зам мөн 24 цаг үн төлбөргүйгээр мэдээж манай 108 утас маань бол ажиллаж та бүхэн зөвлөгөө мэдээлэл өг хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага мэдээллийг хүлээн авах бүрэн боломжтой байгаа. За мөн одоо сүүлийн үед яг өсвөр насны хүүхдүүд донд хамгийн их түгээмэл байгаа. Одоо Facebook орчноос танихгүй хүмүүс одоо нөгөө цахим гэмт хэрэг одоо үйлдэх тэ кибер гэсэн ийм одоо асуудлууд тулгарч байна. Энэ тохиолдолд та бүхэн манай хүүхдийн тусламжийн 108 утасны одоо чат, мессеж, утсаар мэдгдсэн тохиолдолд бид нар цагдаагийн ерөнхий газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газартай бол 24 цаг хамтарч ажиллаад үнэхээр тэр одоо нөгөө хурамч аккаунт тэр фэйсбүүкийг улс хуурын олж устгах зам мөн одоо шаардлагатай тохиолдолд хэрэг үсгээд ингээд ажиллаж байгаа. Тийм болохоор эцэг эхчүүд та бүхэн одоо хүүхдээ цахим шилжээд яг гэрийн орчинд байнгын 24 цаг одоо интернеттэй цахим орчинд нээлттэй үлдээж ийн гэсэн үг л дээ тэр хүүхдийг. Энэ орчинд хүүхдийнхаа энэ цахим хэрэглэн дээр маасан анхаараарай гэж зөвлөмөр байна. Энэ хэрээр нөгөө түрүүний хөтлөгчийн маань хэлдгээр хүүхдтэй өдөрт 1-2 цаг гаргаад заавал та ярилцаад үзээрэй гэж зөвлөмөр байна. За баярлалаа. Сонсогчдоо өнөөдрийн зочноор гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Отхон гэрэл хүүхэд хамгааллын 108 утасны хүртээмжийн талаар мэдээлэл өгч ярилцлаа.